Анхаарлаа хандуулж байгаа үзэгчдээ баярлалаа. 20 дугаар суугдлын эзэн ажлын өдөр мэдээллийн хөтөлбөр зочны цагаараа үргэлжилж байна. Бидний удаагийн зочноор Олуулаа хөгжил төрийн бас байгууллагын гүйцэтгэгч захирал Баяр сайхан өргөлөн оролцож байна. Танд өдөр мэдрэг. За баярлалаа. Чамч гэсэн өдөр мэдрэг. Баярлалаа. Тэгэхээр захим арилжаа логистикийг хөгжүүлэх сургалт семинар за өнгөрсөн 100 бас хятад улсад болсон байгаа. Та тэнд оролцоод ирсэн байгаа. Та яг тэрний дараахан тавцтай ярилцж байсан. Тэрэн дээр бас платформ гэдэг нэг зүйл яригадаад өнгөрсөн. Тэгэхээр яг энэ талаар бас үзэгчтэй дахин сануулах үүднээс платформ гэж юу вэ гэдгийг соёлоо яриа эхлэе. За тэгэхээр ер нь платформ гэдэг маань за ер нь бол ерөнхийдөө веб сайтыг хэлж байгаа. Тэгэхдээ веб сайтта илүү их агсан түвшний тийм ээ. Тэн дээр эдийн засгийн харилцаа явагдаж байдаг. Байгууллагын танилцуулга веб сайтын үед бол тэрийг веб сайт гэж хэлчих болно. Платформ веб сайт гэдэг маань юу вэ гэхээр илүү өргөн том ойлголтоор авчиж байгаа. Бидний хэрэгжилж байгаа Facebook энэ бол сурталчилгаа нийгмийн сүлжээний платформ. Alibaba сая IPO хийдэг те асар их амжилттай байсан. Энэ бол онлайн худалдааны платформ. Тэгэхээр энэ платформ эдийн засаг гэдэг юмыг бол өмнөд хөрш маань бол асар хүчтэй хөгжүүлж байгаа. Тэгэхээр энэ платформ эдийн засаг нь эргээд өөрөө эдийн засгаа тэлж өгч идэг. Alibaba-г жишээ нь харалта 20 тэрбум долларын IPO хийчихлээ. Энэ манай эдийн засгийг хэд нугалахаар хэмжинэ. Тэгэхээр зөвхөн нэг ийм веб сайт гэж ярьж байгаа энэ зүйл маань эргээд улстай хэдийн хэмжээний тийм ээ баялаг тэрийг дагсан ажлын байр асар их олон юмыг бий болгож. Тэгэхээр энэ миний байнгын одоо яриад байгаа юм байна. Платформ эдийн засаг гэдгийг бид нэр хөгжүүлэх хэрэгтэй. Бид нар гаднаас зүгээр юмыг аваад хэрэглээд ашиглаад явах биш. Харин тэрэнд дүүцхүүс бүтээгдэхүүнийг хийж байгаа зүйлийг дэмждэг хөрөнгө оруулалтын орчныг бий болгох хэрэгтэй болчиход байгаа. Тэгэхээр аливаа зүйлийг хийж бүтээнэ гэдэгт бол ерөөсө хөрөнгө оруулалт байхгүйгээр бол явахгүй болчиход байгаа. Энийг бол бизнес эрхэлж байгаа, айл өрх бүгд мэдж байгаа. Эргэлт тэр ямар нэг зүйлийг хийх тэр хөрөнгө оруулалтын орчныг бий болгох хэрэгтэй. Платформ гэдэг зүйлээ за сонсоход бол мэдээж шинэ ойлголт боловч манайд улсад бол платформ байж л байдаг гэж та өмнөх ярилцлагаар хэлж байсан. Тэгэхээр одоо энэ ажил яг одоо та бас гардаад бас хийж байгаа гэж сонссон. Энэ ажлын ямар шатанда ямар төвшөнд явж байна? За бидний хувьд бол Монголдо дотоодын нийгмийн сүлжээг манайх компаниараа хөгжүүлж явж байна. Давхар бид нэр Олуулаа хөгжил төрийн бас байгууллага гэж байгуулад тэгээ хөрөнгө оруулалтын өөр орчин бий болгоё тийм ээ. Жижиг дунд бизнес инновацийн бүтээгдэхүүн төрөх тэр орчныг дэмжиж өгье гэдэг утгаараа бид нэр Олуулаа цэг орг гэдэг платформыг байгуулж байгаа. Тэгэхээр энэ платформыг одоо бид нэр байгуулахдаа бол олон нийтийн дэмжлэгтэйгээр яг энэ краудфандинг гэж ярьж байгаа. Яг энэ зарчмынхаа дагуу бид нэр энэ платформыг бий болгож байгаа. Нэг өсөндөө олон нийтийн дэмжлэгтэйгээр энэ краудфандинг гэж ярьж байгаа олон нийтийн санхүүжилтийн платформ маань өөрөө бий болж байгаа. Одоо ажил маань ер нь 80% явж байна. За энийг хийх хүрээнд бол бид нэр Монгол цоо шин учраас бид нэр асар их судалгаа хийсэн. Тийм ээ? Хэрэглэгчд маань ингээд онлайн орчинтэй төлбөр төрөх боломж нь хэр байгаа юм. Тэгээд цаашлаад хууль эрх зүйн орчин ямар байгаа юм. Тэгээд тэр дижитал дивайд гэж ойлголттой гэдэг тийм. Одоо шинэ хөдөө орон нутгийн хэрэглэгчд төсөл санаачлаад тэрийг цаашаа санхүүжүүлэх боломж нь хэр байдгийг гих мэтлэнгээр бид нэр асар их судалгаанууд хийж явж байгаа учраас төсөл маань баг зэргийн одоо сунжирч байгаа гэж хэлж байна. Монгол цоо шинэ ойлголт л доо. Тэгэхээр манай улс бол хөгжиж байгаа улс. За тийм жижиг эдийн засгтай гэж ярьдаг шүү дээ. Яг энэ платформын хэрэг юм байна уу манай улсад? Тэгэхээр ийм байгаа. Би бас нэг жишээ дурдах гэдэг юм л да. Ихэнх вишнерүүд гэж ярьдаг асыг харсан. Одоо гадныхаар бол entrepreneur гэж байгаа. Serial entrepreneur гэж ярьдаг. Бизнесүүд хөрөнгө оруулалт хийдэг. Тэдгээр хүмүүсийн хувьд бол юу гэж хардаг вэ гэхээр ирээдүг хардаг. Жишээ нь Стив Джобс бүр анх те 70 эд оноос хойш би ийм хийнэ гэдэг мэдээллийн технологи ороод ингэ явсан нь эргээд ийм одоо ашигтай байна гэдэг юм тэр хүн ерөнхийд нь гадарлаа тэрнийхээ дагуу хөдөлмөрлж явсаар хаад одоо дэлхийг өөрчлөх 650 тэрбум одоо долларын өртөгтэй Apple гэдэг компаниг бий болгоцсон. Одоо өөрөө бол мөх хэсэг үзсэн ч гэсэн компани үргэлжлээ явж. Тэгэхээр энэ платформ эдийн засгийн бүтээгдэхүүнийг яагаад бид нар хийх ёстой вэ гэхээр нэгдүгээр монголчуудад ямар боломж байна гэхээр бид нар далаад гарцгүй тийм ээ. Тэгэхээр бид нар энэ платформ эдийн засгийн бүтээгдэхүүнийг одооноос байгуулж явахад тийм ээ. Энэ баялагаас хоримтлсан мөнгөөр хөрөнгө оруулалтын сан үсгээд эдрийг хөгжүүлж дэлхийн зах зээл дээр өрсөлдөх боломжтой юм байна гэдгийг ерөөд нь харж байгаа юм л. Тэгэхээр бид нар нэгдүгээр дотроо учраа болъё. Дотроо учраа болохын тулд бид нар дотоодын энэ одоо би онцолж ярих гэдэг олуулаа цэг орг гэх тийм ээ. Олон нийтэд санхүүжилт бий болгодог энэ платформыг эхлээ байгуулах зүйл юм. Нэгдүгürt энийг байгуулснараа бид нэр эргээд ямар ашиг тустай вэ гэхээр энэ дэр
олон хүмүүс төслөө санаачилж тэрийг нь бусд хүмүүс дэмжинэ. Тэгээд энийг одоо жишээ нь дэмжих тийм хүмүүс байна уу гэхээр энэ бол Монголд маш боломжтой юм лээ. Бид нэр судалгаа хийж үзсэн. Одоо жишээ нь Facebook дээр нэг бүлэг үүсгээл тэр бүлгийн хүмүүс нь өөрсдөө төсөл санаачлаад хотхон байгуулсан байх жишээ нь ч юм уу. Тэгэхээр иймэрхүү боломжууд бол байна. Энэний одоо хамгийн тод жишээх юм бол их майдвар төсөл байна тийм ээ. Цонжин болдог дээр байгаа Чингис хааны биш байна. Эд чи краудфандинг хэлбэрээр босч ирсэн. Ийм төслүүд байна. Тэгэхээр энийг л онлайн хэлбэр рүү оруулъя. Онлайн хэлбэр рүү оруулж байгаа гэдэг нь болохоор нэг платформ эдийн засгийн ашиглаж байна л гэсэн үг. Тэгэхээр дэлхийн хаач Орос хүн байна уу, Хятад хүн байна уу, Америк хүн байна уу, Монгол хүн байна уу хамаагүй Монгол хүний санаачилсан төсөлд хөрөнгө оруулалт хийх тэрийг нь дэмжих боломжтой болчихж байгаа. Энүүгээрээ гол даваа талтай болчихж байгаа. Би танаас нэг лавлаад нэг зүйл ихэ тодруулмаар байна. За манай Монголд за мэдээллийн маш олон цахим сайтууд байдаг. За эдгээрүүд одоо юу гэдэг альва байгууллагын хаяг рекламыг баннер хэлбэрээр байршуулдаг. Энэ миний ойлгож байгаагаар бол жижиг хэмжээний платформ юм зү. Энэ бол мөн. Гэхдээ энэ хараа ингэж байгаа. Зах зээл өөрөө те хэрэглэгчээд байгаад ингээд хувьсж өөрчлөгдөд байгаа. Тэгээ хэр их тэр зах зээлийн орчиндөө хувьсж өөрчлөгдсөн хождог. Тэгэхээр IT дээр нэг үг байдаг л да. Том байх нь их чухал биш ээ. Хамгийн гол нь жижиг байсан ч гэсэн хурдтай хүч хэрэгтэй. Тэгэхээр мэдээллийн технологи гэдэг юм маань өөрөө хурдыг шаарддаг байгаа байхгүй. Тэгэхээр манай энэ мэдээллийн портал сайтууд сүүлийн үед бол би онцолж хэлмээр байна. Icon цэг юм байна гэдэг. Маш амжилттай мэдээллүүдийг боловсруулж байна. Түгээж байна. Тэгэхээр энэ өөрөө мэдээний сайтууд дээр цоошин шинжил авчирч байгаа байхгүй. Тэгэхээр энэ мэтчлэнгээр одоо Viva, Өвөө гэдэг ийм хөрхөн одоо мэдээллийн порталууд гарч ирээд байгаа байхгүй. Энэ өөрөө ахиц дэвшил одоо нэг өсөнд шинжилэл орж ирж байна. Хуучин тийм бид нар Go World төсөөлдөг байсан. Тэгэхэд одоо бусад сайтууд бол илүү өндөр технологи тийм ээ ашиглаж байна. Тэгэхээр энэ бол өөрөө хөгжил, энэ маань явсаар байгаад яг ихэр дотоодын хэмжээний том платформуудыг бол бий болгоно. Одоохондоо бол яг тийм том платформ бол байхгүй. Тэгэхээр та сая олуулаа орг гээд энэ хүү одоо сайт хүү вебсайт хүү веб хүү энэ зүйлийг бас одоо ингээд юу яагаад 80% явж байна гэж хэлчих шиг боллоо. Энэ байгуулагчнаар яах юм? За энэ олуулаа цэг орг гэдэг ерөнхий өрөө нь болохоор олуулаа бүтээй, олуулаа дэмжиж гэсэн утгатай. Тэгэхээр энэ өрөөндөө бол ер нь гол концепц нь байгаа. Тэгэхээр бид нар бүтээх шин чанар буюу энтерпренер хүмүүсийг дэмждэг банк санхүү тэр зах зээлийн орчин Монголд байхгүй байгаа. За жишээ нь захын нэг залуу програм бичээд тийм ээ. Тэр програмаа банкнд барьцаалаа, зээл аваад тэрийг өшөөлө хөгжүүлээ явах эрх зүйн болон санхүүгийн орчин байхгүй байгаа. Тэгэхээр дэлхийн нийтээр одоогийн байдлаар 2013 онд гэхэд 5.1 тэрбум доллар энэ краудфандинг гэдэг зүйлээс босч ирж байгаа. Нэг ёсондоо чи төсөл санаачлаад тэр платформд оруулчлаа. Гэхдээ чиний төслийн санаа зүгээр санаа текстэн дээр биш. Тэр нь бодиттой прототип буюу загвар нь гарцсан байх хэрэгтэй. Тэгээ чи багтай байх хэрэгтэй. Тэгэхээр тодорхой хэмжээний эрс төрөөгээд тухайн зүйлийг бүтээгдэхүүн үйлчлэгийг хийнэ гэдэг зорилго тавиад явж байгаа хүмүүст бол маш их ашигтай. Тэр дундаа одоо тий шинжлэх ухааны хүмүүс, ном зохиодог хүмүүс тийм ээ. Дуучид, яруу найрагчид, ийм урлаг талын хүмүүс бол маш хурдан өөрсдийнхөө фэнүүдээр дамжуулаад санхүүжилттэй босох боломжтой бүрдчихэж байгаа. Тэгэхээр энэ платформ гэдэг зүйлийг та за тэр бүгд найрамд ихтэй зард усаад за сургалт семинаранд суугаад ирснээсээ хойш энэ зүйлийг хий гэж бодов. Ер нь өмнө нь ийм зүйл байдаг шүү гэдгийг мэдээд өмнө хий гэж бодож юу. Ер нь олоолаа хүчил төрийн бас байгууллага дан ганцны бие дагаад хийчих байлуулсан. Альва байгууллагч гэдэг юм төрөөс байгуулагч юм туслав уу? За тэгэхээр ингэж энэ олоолаа цэг орг гэдэг юм маань болохоор олоолаа гэсэн ерөнхий энэ концепцийн дагуу явж байгаа. Биднийг бол ерөнхийдөө яг зүгээр олуулаа гэхээр улс төртэй холбож тайлбарладаг. Бид нар бол тийм байхгүй. Энэ төслийг бол манай ах бит хоёр санаачлаад л явж байгаа. Сүүлийн 6 жил яг энэ төслийг босгох гэж явж байгаа. Тэгэхдээ олуулаа гэсэн концепт дотроо нийгмийн сүлжээ, энэ краудфандингийн төсөл, тэгээд веб стор зэгэм байна гэдэг нэг юм тусдаа жижиг дунд байгууллагууд зориулсан юм веб сервис одоо вебсайтын үйлчилгээ үзүүлдэг, түрээсийн үйлчилгээ. Ийм 3 төсөл дээр л бид нар ажилладаг. Тэгээ одоо хамгийн түрүүнд гарах нь бол энэ олуулаа цэг орг байгаа. Энэ оргийн хувьд бол дэмжиж байгаа байгууллагууд бол байна. За энэ Globe International төрийн бас байгууллага байгаа. Энэ маань болохоор хууль эрх зүй талын юм дээр нь бол дэмжлэг үзүүлж байна. Одоо Монголд олон жил болчихсон. Гадны байгууллагууд мэддэг тийм байгууллага байгаа. За энэ Excel-ийг энэ үзүүлье. Энд болохоор одоо энэ олуулаа цэг орг платформ бий болоход одоо дэмжлэг үзүүлж байгаа энэ байгууллагууд байна. Би онцолж энэ Монгол даатгал компани хэлмээр байна. За энэ мэдээлэл технологийн үндэсний парк. За энэ хүрхрээ брэнд гэдэг бааз гэдэг барилга цэг юм байна.
хувь хүмүүс. Эдгээр хүмүүс маань болохоор энэ төслийн концепц агуулгыг ойлгоод энэ Монголд хэрэгтэй юм байна. Энэ хөрөнгө оруулалтын цоошин орчинг бий болгох юм байна. Энэ олон хүмүүсийг ажлын байртай тэгээд дээрэс нь мөнгө хэрэглэдэг value гадагшаа гарах тийм бүтээгдэхүүн инновацийн бүтээгдэхүүн хийж чадах юм байна гэдгийг ойлгосон үднэс бид нарыг энэ байгууллагууд дэмжсэнд төлөөх баярлалдаг. Тэгээд мөн бид нар уриалга гаргаа явж байгаа. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн тэнхим бас олон лацыг орог платформыг дэмжсэн. Тэгээд гишүүд байгууллагуудаа бас энэ пиксел авч энэ платформыг өшөө илүү хөгжүүлж дэлхийн зах зээлээс мөнгө басах боломжтой болгоё гэдэг дээр одоо санаа нэгдээд явж байгаа. Бас энэ ташрын дэмрэл дарахт баярлалаа гэж хэлье. За тэгээд та бүхэн ч бас биднийг юм дэмжих боломж байна. Бид нар өшөө илүү одоо платформоо сайжруулж тийм ээ. Энэ ажлын хүрээнд хуулийн талын, маркетингийн талын, олон нийтэд харилцах талын, PR талын төслүүдэд хүлээж авах, платформоо хөгжүүлэх, төлбөр тооцоотой холбох, гадаадын төлбөр тооцоотой холбох гэх мэт асар их олон ажлууд хийгдэж явж байгаа. Тэгэхээр үр дүнгийн талаар тариач. За, ер нь байгууллагчнаа юу өөрчлөгдөх юм? Юу зэгцлэгдэх юм бэ? За, одоо мэдээлэл технологийн үндэсний парк дотор асар олон байгууллагууд буюу одоо стартапууд байна. Тэнд бүгд өөрсдийнхөө бүтээгдэхүүнийг хөгжүүлээ явж байгаа. Тэгэхээр тэднэрт одоо цаашдаа ерөнхий тодорхой хэмжээний санхүүжилт аваад юмаа хийгээ явж байгаа боловч тэр маань орлого олоогүй байдаг. Орлого олоогүй учраас банк болон банкс улсаас зээл авах ямар ч боломж байхгүй. Тийм боломж нь танилгүй бол. Тэгэхээр энэ орчин, энэ зүйл нь өөрөө эргээд Монголд эдийн засгийг солонгоруулъя, хөгжүүлье гэдэг тэр процессыг нь алж хайчаад байгаа байхгүй. Нэг өсөндөө нэг залуу тийм ээ гутал хийгээ явж байна. Нөгөө гутлаа хийхэд тоног төхөөрөмж хэрэгтэй. Тэрийгэ сурталчлах хэрэгтэй. Тэрийгэ борлуулалтын зэг дээр зарах хэрэгтэй. Тэгэхээр энэ платформ маань энэ сая ярьдаг бүх зүйлүүдийг нэг дор шийдэх гэдэг байгаа юм. Нэг өсөндөө интернет худалдааны талбар болж байна. Урдчлаад бүтээгдэхүүнээ борлуулж байна. Хөрөнгө оруулалт санхүүжилтээ авчиж байна. Маркетингээ хийж байна. Ийм олон давуу талыг энэ платформ агуулчихад байгаа юм. Тийм учраас энэ Америкийн зах зээл, Европын зах зээл одоо сүүлийн үед Аз руу орж эхэлж байна. Тэгэхээр энэ гадны улсууд болохоор энэ за хятадд бүх юмыг үйлдвэрлээд хөгжөөд байна гэдэг утгаараа илүү англичууд тийм ээ. Одоо Indiegogo гэдэг сайт платформ байна. Тэн дээр ихэд чинь гадны том хөрөнгө оруулагчид мөнгө хийж эхэлсэн. Яг гэвэл энийг дэмжих хэрэгтэй юм байна. Энэ дэмжснээр асар олон шин бүтээгдэхүүн гарч Европын зах зээл буцаж сэрэх юм байна гэдгийг харчаад байгаа юм. Одоо бол бүх үйлдвэрлэл Аз руу чиглэлчээд байгаа учраас тэд нар бас энэ платформ эдийн засаг дээр тэгэхээр яг манай дээр яг энэ процесс яваад байгаа юм. Нэг өсөндөө бид нар юм бүтээе гэхээр одоо бид нарт юу харагдж байна гэхээр уул уурхай. Ерөөсөө уул уурхай. Бүх хүмүүст уул уурхай. За тэгээ харилцаа холбооч юм. Тэгэхээр энэ платформ эдийн засгийн бүтээгдэхүүнээс гадна тэр олон нийтийн компанид ажил эдрийг зохион байгуулах ч гэсэн энэ дээрээс хөрөнгө оруулалт босгож болох байхгүй. Манай дээр хүртэл одоо хүмүүс ирж байгаа. Цэцэрлэг барьмаар. Танаа дээр краудфандинг яаж хийх вэ босгох вэ? Зөвлөгөө өгөөч гэдэг. Тэгэхээр би бол тодорхой хэмжээний зөвлөгөөнүүд өгөөж байгаа. Тэгэхээр удахгүй одоо энэ платформ гаргаад эхний хэдэн төслүүд ороод санхүүжилтээ аваад амжилттай яваад ирэхээр хүмүүс өшөө илүү ойлгоод яг энэ манай эдийн засаг солонгоруулах хөрөнгө оруулалтын орчныг өөрчлөхөд тийм ээ. Жинтэй хувь нэмэр оруулах юм байна гэдгийг мэдэрч эхэлнэ. Тийм учраас бид нэр илүү их одоо янз бүрийн PR-ын шинжтэй мэдээллүүдийг зогсоогоод аль болох бид нэр бүтээгдэхүүнээ хурдан гаргаж төслүүдэд санхүүжилтээ авах гэдэг дээр гол анхаарлаа хандуулдаг. Тэгээ гадны төлбөр тооцоо. Латвиа платформ бий боллоо. За одоо юу гэдэг юм бич гэдэг юм аж ахуй нэгж гэдэг юм уу. За өөрсдийнхөө бүтээгдэхүүнийг өөрсдийнхөө хийсэн зүйлийг тавьж олонд одоо түгээхийн тулд яах хэрэгтэй юм. Тэгэхээр ер нь бол нөгөө төсөл оруулах ерөнхий нэг шаардлага гэж байгаа. Тэрэн дээр болохоор төсөл маань видеотой байх хэрэгтэй. Видео нь болохоор 3-аас 10 минут нэг өсөндөө тухайн төслийнхаа талаар ойлголтыг хүмүүст өгнө гэсэн үг. Тэгээд тухайн бичлэг нь мөн манай телевиз бол Монголд бол бас асар их хүчтэй байгаа шүү дээ. Тэгэхээр телевизүүдээр цацагдаж айлын хойморт хүрэх хэрэгтэй. Тэгэхээр телевизээр дамжуулаад нөгөө контент маань хүрэх учраас видео бичлэгийг бол зайлшгүй шаардаж байгаа. Тэрэн дээр бол тухайн төслийн цар хэмжээнээс шалтгаалаад гар утсаараа авах ч юм уу эсвэл бүр томоохон хэмжээний төслүүд байх юм бол тэр нь аль бие усны институттэй хамтраад гоё хийцэн байх жишээ нь. Тэгээ ерөнхийдөө хоёрдугаар төслийн танилцуулга нь текст, зураг, за тэгээд видео линк гэсэн одоо хэсгүүдтэй орох юм. За тэгээд төслийнхөө эрсдлийг ерөнхийд нь бичнэ. За амлалт гэж байгаа. Амлалт гэдэг маань crowd фандингийн одоо нэг бас нэг чухал зүйл. Жишээ нь би чинийг төсөл санаачлаад би чамд санхүүжилт хийж байгаа бол эргээд чи надад бас тодорхой хэмжээний юм өгөх хэрэгтэй бүтээгдэхүүнээ. Тэрнийхээ төлөө чи урдчилж санхүүжилт надаас авч байгаа. Яг энэ хэлбэрийг л бид нэр онлайн руу оруулж байгаа. Платформд одоо юу гэдэг юм
хөрөнгө оруулалтыг татах үүднээс юу гэсэн. Айсвал хөрөнгө оруулагч нар өөрсдөө ханддаг юм уу? За энэ дээр болохоор айгүй гоё асуулт байна. Одоо шинэ Oculus VR гэдэг төхөөрөмж байдаг. Тэр нь болохоор Facebook бол худалдаад авчихсан. Тэгэхээр тэр анх болохоор Kickstarter гэж одоо Америкийн тийм ээ одоо яг crowdfunding гэж олон нийтийн санхүүжилтийн платформ дээрээс анх босч ирсэн. Хэрвээ Kickstarter байгаагүй бол тэр төсөл амжилттай явахгүйсэн. Тэгэхээр анхны хөрөнгө оруулалтуудыг болохоор хүмүүс хийгээд тэр төхөөрөмжүүдийг нь авна гэсэн итгэлээр хөрөнгө оруулалт хийгээд эргээд нөгөөх нь босоод ирэнгуут яасан бэ гэхээр Facebook худалдаа авчихсан. Тэгэхээр 2 тэрбум доллар орох. Тэгэхээр энэ маань эргээд яаж байгаа вэ гэхээр тухайн бизнесийг босгож ирж байгаа. Нэг өсөнд банкн дээр тийм ээ бүх шаардлагууд нь унаад байсан бол эргээд олон нийтийн төслийг дэмжиж худалдаа авагч нь бий болоод одоо нэг loyalty гэж ярьдаг шүү дээ. Итгэлтэй тэр байнгын хэрэглэгчд бий болчихж байгаа байхгүй. Тэгээд энэ маань эргээд одоо Монголд ямар ач холбогдолтой вэ гэхээр хэрвээ тухайн бизнес нь те гарааныхаа үе шатыг давчих юм бол орлого олоод эхлэх юм бол банкнаас зээл авах боломжтой болж байгаа байхгүй. Тэгэхээр энэ хүртэл бид нэр одоо энэ платформ дээр явуулъя. Бас тодорхой жишээ нь одоо Urban Gyms байж болно шүү дээ. Urban Gyms энэ crowdfunding хэлбэрээр бүтээгдэхүүнээ зарж борлуулж болох байхгүй. Цоошин дизайн загвар тэгээ 10,000 хүн зориулсан бүтээгдэхүүнээ шууд онлайнаар борлуулж болох байхгүй. Тэгэхээр Монголд бол интернет худалдаа хөгжихгүй байна гэж ярьдаг. Яг энэ crowdfunding-ийн хэлбэрээр бол асар хурдтай хөгжих боломжтой юм байна. Дахиад нэг зүйл тодруулж асуумаар байна. За платформ маань бий болчихлоо. Энийг хэн хамгаалах вэ? Тэгээд хакерууд гэж нэг аюултай хүмүүс байдаг. Янз бүрийн юм руу ороод янз бүрийн болохоо ойлгочлаа гэж юм яриад байгаа. Тэгэхээр наач аюул зүг асуулт. Яг гэвэл мэдээллийг бужигнуулах тий одоо энэ төлбөр тооцооны юм орж ирж байгаа учраас. Тэгэхээр энэ дээр бол бид нэр анханаас өндөр нууцлал аюулгүй байдал дээр анхаарч энэ тал дээр ч тэр Nomad зэрэг одоо энэ хакерийн Азийн авраг баг эднэр тэдний программистуудаас зөвлөгөө тусламж авах хэлбэрээр бид нар ажиллаж байна. Тэгээ Nomad гэхээр одоо би бас IT-ийн имийг бас танилцуулъя л да. Монголчууд болохоор түрүү жил бол бас өөрсдөө хакерийн хэрэг хамгаалт хийдэг гэдгийг харуулсан шүү дээ. Дэлхийд 4-т байна уу 5-т орсон. Аз 1-т орсон. 1-2-оор 2. Тэгэхээр иймэрхүү байдлаар ингээд биднэрт хүний нөөц нь байна. Бид нар бол байнгын холбоотой байдаг. Яг гэвэл бид нар дотоодын нийгмийн сүлжээ хийж байгаа учраас нууцлал аюулгүй байдлыг анхаарч байгаа. Олуулацыг оргоос тустай. Тэгэхээр тэр баг маань бас энэ дээр зөвлөх байдлаар ажиллаж байгаа. Тэгэхээр ер нь бол хамгийн сүүлийн үеийн л технологиудыг бид нар бас нэвтрүүлээд ажиллаад явж байна. Тэгээд цаашдаа гадаад руу гарахад бол бид нар ялцчих удаа trusted сертификат бид нар гадны стандартад нийцэх гэсэн асуудал байна. Гаднаас санхүүжилт явах юм. Тэр бол бидний дараагийн одоо даваа алхам болсон. Одоо ер нь бол бид нар дотооддоо эхлээд энэ платформ гаргаж эргэлтэнд төслүүдэд хүлээж авч санхүүжилтийг бий болгох гэдэг. Энэ ажил дээр л хол анхаарлаа хандуулж байгаа. Манай улсын за эдийн засгийн нөхцөл байдал маш хүнд байна. За нөхцөл оруулагчид үүрээ бурууллаа, үнээс салтгаалаад энэ Америк долларын хаш чангарлаа мангарлаа гэдэг зүйлийг одоо улс төрийнх маш их ярьдаг л да. Тэгэд одоо энэ эдийн засгийн нөхцөл байдлыг шалтгаалаад хөрөнгө оруулагчдыг татахын тулд платформ гэдэг зүйл бас маш сонсогдолтой сонсогдож байна. Гэвч одоо энэ одоо хятадд энийг яад юм. Төрийн бас байгууллага одоо хүсэл зорилго нэгтэй залуучууд нь ингээ хийгээд тийм үү улс нь альсвал энэ дээр санаа тавиад явах хэрэгтэй юм. Миний ойлгож байгаагаар бол та бүхэн одоо юу гэдгийг холбогдох газар мэдээлэл технологийн газар ч гэдэг юм уу энэ бүхэнтэйгээ хамтарч ажилламаар санагдаад байна. Энэ хараа ийм байдیں۔ Ерөнхийдөө мэдээлэл шууд харилцаа холбоо технологийн газараас програм хангамжийн нэгдсэн чуулган болсон юм. За тэн дээр болохоор ерөнхийдөө IT-ийн бизнесийг тийм ээ баталгаажуулаад патент зохиогч эрхийг баталгаажуулаад банкнаас зээл авдаг болъё гэдэг. Тэгээ яг хөө энэ болсон. Тэгээ ерөнхийдөө энэ маань яг одоо хизээ одоо бид нар тийм ээ программистууд програмаа одоо шинэ би барилга өрдөг гэсэн бол 2 давхрын орчоод банкнд барьцаалаад зээл аваад 9 давхар болгоч болж шүү дээ. Тэгэхэд программистууд буюу энэ одоо платформ эдийн засгийн зүйл хийж байгаа хүмүүс тийм боломж нь байхгүй байгаа. Яагаад байхгүй вэ гэхээр тэр хууль эрх зүйн орчин байхгүй болчиход байгаа. Тэгэхээр энэ түр асуулаа л да. Хятад яаж ажилладаг юм бэ? Бид нар бол Америк гэдэр гэж харах хэрэггүй юм бэл. Хятад яаж ажиллаад байна? Орос яаж ажиллаад? Энийг харах юм бол биднэрт асар их биднэртэй их ойрхон учраас. Бид нар Америкийн имийг хууснаар одоо эдийн засаг болон нийгмийн сэтгэл зүй яаж өөрчлөгдөж байна? Яаж дампуурч байгааг бид нар харж шүү дээ. Тэгэхээр бид нар ерөөсөө өмнөд хойд хөрш хоёроосоо суралцах хэрэгтэй юм байна. Бид нар нэг гараанаас эхэлсэн шүү дээ, тийм ээ. Адилхан л. Тэгэхэд одоо бид нар хөрөнгө оруулалтын орчин маань ямар байна? Үйлдвэрлэл маань ямар байна? Одоо энэ програм хангамжийн зах зээлийн маань ямар байна? Ингээ харахаар энэ өөрөө бодлого зохион байгуулалт дутагдж байгаа хэрэг.
Тэгэхээр хятадуудын гол одоо давуу тал юу вэ гэхээр аливаа зүйлийг доктортой хөгжил гэж sustainability development гэж байна. Доктортой хөгжил буюу алсын харааг тавьж өгдөг. Жишээ нь одоо юу гэдэг чинь 10 жилийн төлөвлөгөө гэдэг бол 10 жилийн цаатгыг харчаад програм хөгжил салбарыг хөгжүүлж байгаа байхгүй. Тэгэхээр яагаад бид нэр хятадд тийм ээ Facebook-ийг хэрэглэж болохгүй, YouTube-ийг хэрэглэж болохгүй хаалт хийгээд байна. Энэ дотоодын эдийн засаг тэр бүтээгдэхүүнээ дэмжиж хөгжүүлээд байгаа байхгүй. Манайд яаж байгаа вэ гэхээр гадны имийг л зүгээр аваад ашиглаад байна. Одоо Оросыг хар Европтой ингээ хоригдоход очлоо. Энэ иргэд Оросын эдийн засагт асар их дэмжлэг болно. Яагаад гэвэл тэд нар өөрөө бүтээгчийн чанар руу орж эхлэх байхгүй. Тэгэхээр бид нар ийм бодлого урт хугацааны төлөвлөгөө бодлогогүйгээс болж бид нар тийм ээ засаг солигдох болгонд л бүх юм өөрчлөгддөг. Арт хүн бол үнэхээр одоо асуудалтай шүү дээ. Хинт нь итгэж мэдэхгүй болцсон. Одоо ийм л процесс байгаа. Тэгэхээр бид нар энэ хөрөнгө оруулалтын орчинд бол нэлээд жинтэй томоохон өөрчлөлт авчирнаа. Тэрийг би бол баталгаатай хэлж чадна. За тэгэхээр та бүхэн ярилцах хугацаа бага болсон байна. Би танд сүүлийн асуултын хариултыг танд үлдээе гэж бодож байна. Тэгэхээр та одоо юу гэдэг юм платформын талаарч гэдэг юм уу тийм ээ? Үзэгчдэд уриалаач гэдэг юм уу? Ярих юм шүү дээ. Биднэрт нэг л боломж байна. Бид нар хоорондоо эвлэлтэд нэгдэх хэрэгтэй. Нэг зорилгын төлөө бид нар тууштай хардаг байх хэрэгтэй. Нийгмийг бүрдүүлж буй тийм ээ. Заавал хоёр тал гэдэг ийм процесс маань эргээд Украиний асуудлыг бий болгодог. Тэгэхээр бид нар ийм дундаж голыг барьсан тийм ээ. Өөрсдийн гэсэн үзэл бодолтой ийм ноён нуруутай ийм одоо дундаж анги гэх юм уу. Яг энэ нэг ийм бага шиг хүмүүсийг босгох хэрэгтэй юм аа. Тэрийг болохоор манай Globe International-ийн наран жаргалагч гоё хэлсэн л дээ. Юу гэсэн гэхээр альва улс оронд тийм ээ зохиолчд, яруу найрагчид, шинжлэх ухааны энэ хүмүүсийг л гол багнаа болгож явах хэрэгтэй. Тэр хүмүүс маань болохоор нийгмийг чирч явдаг. Одоо болохоор манад яаж байгаа вэ гэхээр бүх юм улс төрөөс хамааралтай болсон. Нөгөө шинжлэх ухааны, урлагийн тэр алдартай мундаг хүмүүс маань хайч. Тэр баг нь ноён нуруу болох хүмүүс нь хайч. Энэ мэн өөрөө нийгмийн чир зөв голдрол руу оруулдаг юм байна л да. Тэгэхээр энэ лүү орохын тулд бид нар яах ёстой вэ гэхээр нэгдүгээрт бид нар соён гээгэрх ёстой юм. Энийний үрийг тарьдаг хүмүүс маань мөнгө харахгүйгээр бие биендээ дэмждэг, тусалдаг ярьдаг болох хэрэгтэй юм. Нэг өсөндөө би юу хэлэх гээд байгаа вэ гэхээр эдгээр байгууллагууд бол тийм ээ энэ олуулаа гэдэг концепцийг ойлгоод биднийг дэмжсэн. Энэ дэмжлэг маань өөрөө эргээд маш олон залуучуудыг хүсэл мөрөөдлөө бодит биел болгоход туслах юм аа. Энэ тус нь өөрөө эргээд манай эдийн засаг болоод нийгмийг зөв голдролд нь оруулах түлхүүр нь болох магадaltaй байна. Тэгэхээр энэ ингээ харахаар нэг өнгөцгөө ингээд төсөл юм шиг хүмүүс ингээл чихнийх нь хажуугаар өнгөрөө явдаг. Энийний цаад концепцийг нь бол бид нар илүү их хэвлэл мэдээлэлээр гарч танилцуулах хэрэгтэй юм байна л да. Тэгээд бид нар энэ олуулаа гэдэг концепцийн өрөөнд бол олуулаа бүтээ, олуулаа дэмжиж, олон нийтийн санхүүжилтийг бүгд бий болгоё. Тэрүүгээр нийгмийг өөрчлөе, цэвэрлэе, нэгдий гэсэн санаа явж байгаа юм. За тэгэхээр бидний урилгыг хүлээж авч ирж ярилцсанд баярлалаа. Таны хийж бүтээж байгаа зүйл юунд хүрэх, амжилтанд хүрэх бай. Баярлалаа. Баярлалаа. Анхаарлаа хандуулж байгаа үзэгчдээ баярлалаа. Бидний энэ удаагийн зочноор Олуулаа хөгжил төрийн бас байгууллагын гүйцэтгэх захирал Баяр Сах өргөд оролцлоо.